Ортега шидэ актемийн сурагч Аалто саамн хийх шалгалтандаа унчихжээ. Маргаашийн дотор ямар нэгэн шидэд оршихуй дуудаж авчрахгүй бол улиран шүүлгэн. Онц сурдаг хүн ингэсэн гэсэн найз Лилиан маш их гайхна. За тэгээд Аалто маань яад юм билээ гэд номын сан орцоо явж исэн толгой дээр нэг ном унаад ирдэг. Дуудлага хийх тухай хуучны ном юм гинэ. Шууд гэрлүүгээ авч яваад зааврынхан дагуу шившлэг уншиж исэн нэг чөтгөр гараад ирдیں۔ Вермел гэдэг тэр охин ядаад хувцсчгүй юм аа. Ямар ч тач гэрээ байгуулад авсан нөгөө охин ч манай хүнийг үнсэж маанаг нь авна гинэ. Хичээл дээр зааснаар бол чөтгөрүүд хүмүүсийг устгадаг гэсэндээ энэ охин яагаад миний дагагч болно гэж зөвшөөрчвөө гэж гайхдаг. Тэгсэн тэр номон дотор маш удаан хоригдсан болохоор намайг чөлөөлсөнд чинь талархаад дагагч чинь болж гинаа л гин. Маргааш нь Аалто за би энэ хүнийг дуудаад авчирчлаа гэд эвэр сүлийн нуугаад багштай шалгуулсан итгэхгүй. Бүр болохгүй болохоор нь гэрээ хийсэн тамгаа үзүүлжиж арай хийж тэнцдэг. Вермел хичээл дээр Аалтогийн өвөр дээр суугаад болтгүй. Лилияч хардаад аюул болно. Би аятайгаа авч яваарай гэж багш нь зэмлсэн. Бусад хүүхдүүд ч гэсэн дагагчтайгаа хамт л сууж шít. Сургуулийн дүрмд заасан байдаг үстэй гэж авдیں۔ Багш нь ч хэлэх үггүй ангаагаал хоцорно. Хичээл тарсны дараа Лилия сүртэй гэгч нь ирээл манай хоёрыг тулаанд дуудлаа. Бас зүгээрчгүй тохироотой. Лилия ялвал Вермел Аалтогоос хол байна. Харин Аалто ялвал Лилия нэг хүслийг нь биелүүлэхээр болдог. Тулаан эхэлж Лилия салхин сүнс Сильфидэ дуудаж өөрөө ч салхины шид гаргаж маш хүчтэй дайрна. Вермелч эргэлзэх зүйлгүй Аалтог биеэрээ хамгаалдаг. Шороо тоос намтахад ямар ч гэмтэлгүй лаг сүртэй бооз авцсан зогсож идэг шүү. Тэгээ ховсддог шид гаргаж оюун ухааныг эзэмдэх гэсэн Лилия балархаа шахаад бууж өгнө. Ингээд манай хүн ялсан юм чи Лилияг Вермелтэй найзууд бол гэж тушаана. Маргааш нь сургууль руу явж исэн бүгд тэр хоёрыг хараад ах шиг байдیں۔ Олон хүний анхаарал татаад дими бие зүв авч яваарай гэж хэлж дуусаагүй байтал нэг галзуурсан маягийн луу тэр хаваар давхиал божигнуулж исэн Вермел ганц нэслал тэнгэр рүү нисгээ ажтیں۔ Тэгэхэр чи мэдээж бүгд харалгүй яах вэ? Хичээл тараад Лилиятай гуруулаа харж явсан замд нь хоёр гар тосоод ирнэ. Бас яач вэ гэсэн Вермелт няслуулсан лууны эзэн хариугаа авахар ахтайгаа цуг ирсэн байдаг. Хэрүүл хийж явах хооронд нь Аалто сэмхэн шид гаргаж хөдөлгөөнгөө болгосон нөгөө залуу аврах том T-Rex дуудаж ирүүлээд манай хэд рүү дайруулнаа. Вермел Аалтогийн маанаг огцом нэмэгдүүлэхэд өмнөхөөс хамаагүй хүчтэй болор шид гаргаж ялваа. Хэсэг хугацааны дараа Вермел Аалтогоос юу хүсдгийг нь асуув. Манай хүнч платинум зэрэглэлийн агуу шидтэн болмоор байна гэсэн охинч мөрөөдлөө биелүүлэхэд нь заавал туслана гэж амладаг. Нэг өдөр харих замдаа Вермел крепе идэж үзээд маш их баярлана. Олон 100 жил хоригдсан болохоор крепе байтугай орчин үеийн хоол амсаж үзээгүй л гин. Энэ үед манай хэдийн дээгүүр луу хөлөглөгч нар сүр дуйлаантай нисэн өнгөрлөө. Дунд нь Аалтод динозавртайгаа пиат нойлдуулдаг Рекс гээд гарч байна. Эдний бүлгийн ахлагч нь Крис. Сурагчдын зөвлөлийн дарга алтан зэрэглэлтэй 7хон сурагчийн нэг гэдэл бүгд амаа олохгүй магтана. Йоо би ийм болох юмсан гэж Аалто биширсэн Вермел болохгүй юм байхгүй шít гэж тэврээд авдیں۔ Лилияч хурдхан түлхэж холдуулаад бахивайдгаараа хэрэлдэж өгнө. Тэгээд бүр дургүйнд хүрч энэ юу н хүн биш баха. Заримдаа алтан зэрэглэл цааш шид гаргаад байгаа. Жинхэнэ дүрхийн заавал илчлэндэ гэдэл амт хангараг өргөн. Энэ хооронд хөвгүүдийн хувцас солих өрөөнд Вермел бүр ч их өөмэн тарина. Бусад хөөхтүүд хувцас сольж байхад Аалтог тэрвэрч наалдаад салдгүй. Манай хүнч бүр ичээд сурагчдын зөвлөлийнхэнтэй асуудал үүсгэмээргүй байна. Ингэж болохгүй гэсэн Вермел зүгээр шүү дээ. Надад тэднэр чи юу ч болохгүй. Би угаасаа чамайг удахгүй алтан зэрэглэлтэй болгоно гэж авдیں۔ Яг ингэ явж исэн сурагчдын зөвлөлийнхэн иржээлгүй яах вэ? Вермелээ чирээл гэл зам тавьж өгсөн Крис аягүй сонцсон байртаа хараад өнгөрөв. Хэсэг хугацааны дараа Рекс Крист зодуулсан байж идэв. Доотлын ангийн Аалтод ялагдсныг нь мэдээд луу хөлөглөгчдийн нэр хүндийг унгаалаа гэдэл тэр. Ядчихад лууч биш динозавр дууддаг болохоор нь бөөн далив клубээс хөөчт юм аа.
Ингээд Аалта маань энэ бүхний буруутан болж Кристтэй дуэл хийхдээ тулцдаг. Крис авраг лууга дуудахад манай хүн ирмэлээ дуудаж маана нэмэгдлээ. Үргэлжлүүлээд болор шидээр дайрахад Крис тэр доор нь хамгаалаад зогсоо зайгүй галаар буудаж эхэлдэг. Вэрмэл бүгдийг хаасан ч нилээн гэмтэн. Аалта нилээн дайрсан ч Крисийг барахгүй байлаа. Чи сүрхий юм а. Гэхдээ энэ охин бүр илүү юм гэдэл гайхна. Вэрмэл дахин хүч өгч Аалта нилээн том болгор гаргахад аимшигтай дэлбэрэлт болно. За ялцсан байхаа гэж манай хүн санаа амарсан. Нөө! Крис лууга унаал гараад ирдэг. Луу бол хамгийн дээд оршихуй. Бусд нь бүгд доогуур гэж ирээл галаар шүршиж гарлаа. Вэрмэл Аалтаг хамгаалсаар дахин нэг удаа маанаг нь дүүргэж өгөхөд манай хүн нилээн хүчтэй дайрч чаддаг. Нэг харсан Вэрмэл Зевсгийн эрдмээрээ манай хүнийг үргэж авчираад Гялс хагархаа болор хоолойнд нь тулгаж буулгаж авна. Бүгд баяр хүргээд л манай хүн гэмтхэн охтын дунд алдартай болоодхов. Лилия Вэрмэлийг яая гэж яхад арай олон өрсөлдөгчтэй болцсон уу. Тэгсэн нэг багш ирээд дуэлийг ингэж хийдэг юм а. Гэхдээ баяр хүргийгээл цаашаа явсан. Нөгөө охтууд чинь дагаал гүйчдэг шүү. Аалта Лилиагаас чи бас энэ багшийн фэн үү гэд асуучтیں۔ Нөгөөх нь ч уурлаад болгож тавина. Тэр орой Вэрмэл дахиад үнсгээ дайраад харна Аалта. Болохгүй хайртай хүнээ л үнсдیں заа юу гэсэн. Би ч хамт хайртай штэ гэж авдیں۔ Манай хүн шоконд ордын баг өстэй. Маргааш нь Вэрмэл бүр өнгө орцоо бөө аз жаргал. Аалта харин хэлсэн үгийг бодоод нилээн банталттай л явж ийла. Өчигдрийн багш дээр очиод чөтгөр хүнд дурлна гэж байдığım уу гэд асуусан. Чөтгөрөөдөд хүний маанаа сонирн байдیں штэ гэдیں۔ Тэгэхээр нь тэслэхгүй Вэрмэлээс асуудаг. Чи маананы төлөө л надад хайртай энтер гээд байгаа мó гэсэн. Маанаг нь сорлгүй үнсэж үнэн сэтгэлээ батлна. Тэгснэ одоо чи намайг үнстэй гэсэн манай хүн ичээд аюул болд юм аа. Хэсэг хугацааны дараа нөгөө багш нь нэг охинтой нууцаар уулзсан. Охинч би танд хайртай гэж хэлсэн. Инээмсэглээл тэврээд авна. Харин нэг гартаа майр сэжиг бүхий тариа шиг юм барьсан байд юм аа. Удалгүй охин өрөөндөө хөлдсөн байдалтай олдож азар амиа урагдсан ч комд ороод ухаангүй байгаа гэсэн суурхал таарна. Сурагчдын зөвлөлийнхэн мөрдийн шалгаж эхлэхэд ойрын хугацаанд 3 ч ийм хэрэг гарсан нь тодорхой болдог. Манай хүн нэг өдөр даалгавар дээр Вэрмэлийн тухай бичиж дуртай зүйлсийг нь жагсааж эхэллээ. Крепе гэж биччихэл байж итэл давх гэж ирээд Аалта гэд нэмээд оруулчтیں۔ Энэ үед Рекс Кристтэй тулдаад ялцдаг. Нэг тийм ховстуулсан ч юм уу айгүй сонирн болцсон. Луу муутай цухт нь ялаа ичт юм аа. Дөрс солигдож Рекс анх динозаврынхаа өндгийг дуудаж авчирчаад бөөн баяр болж исэн үе гарна. Крис ч өндгийг нь сонирхож энэ хоёр маань найзууд болж байжээ. Даалгавраа дуусгачаад Аалта Вэрмэл хоёр хүнсээ цуглуулаа явж итэл Вэрмэл амттай юм авъя гэж нэгч гин. Мөнгө хүргэхгүй гэсэн шууд шалан дээр суугаад гомдож уйлаад бөөн болно. Манай хүнч бууж өгөөд за авч өгье гэсэн чинь баярлаад үнсээд авдаг шүү. Тэр хавьд байсан хүмүүс бүр ангаагаад Аалтаач бантаад бүр аюул болж байгаа юм чинь. Вэрмэл харин маанаг чинь сороогүй штт. Яасан ингэж гайхаж энтер. Тэгсэн Рексийн дүүн сандарсан гүйж ирээд тусламж гуйна. Крис ялагдчихад хахад Рекс зодоод салахгүй байгаа гинэ. Аминдаа эсэргүүцээд галаар буутсан маш хүчтэй дэлбэрэлт болно. Даанч Рекс гал дундуур зүгээр алхаад гараад ирэхээс гадна аимшигтайгаар хуурч эхэлдэг. Тэгээд аврах чулуун гар үүсгэж Крисийг агаарч шидэд чаддсан бол үргэлжлүүлээ алив энтер гэж орилж өгнө. Яг энэ үед нь манай хоёр ирж болиулах гэсэн Крисийг шууд хажуу тийш шидэд Аалтагоос өшөөгөө аавна гэж дайрлаа. Зүгтаарай гэж Крис хашгирах тэр үед Рексийн хүч хяналтаас гарч Вэрмэлд нэг л танил энерги мэдрэгдэнэ. Тэгээд дайрахаар бэлтгэхэд Аалтагийн гар дээрх там гэрэлтэж эхэллээ. Гэнэт сурагчдын зөвлөлийн Елена гээд охин гарч ирээд Рекс ихч динозаврыг нь сэлэмдэж мутацийг устгана. Рекс босох гэсэн ч чадахгүй ухаан алддаг. Вэрмэл Рексийн хүчний талаар сонирхоод байсан Елена чи энэ хүчнийхэн талаар мэдх юм уу гэж байна. Манай хүнч ёстой мэдхгүй гэдэл гэмгүү царайлна. Гэрэлт мөч гэрэлт Токио. Та Skytel-ийн 21,000, 14,000, 11,000-ийн дижитал картуудаар дансаа зэнэглээд урамшууллын эрхээ зөвлөлөн хосороо гэрэлт Токиотоор аялах эрхийн эзэн болоорой. Манайха Skytel-аас
Гэрэлт мөч гэрэл Токио гээд шинэ жилийн урамшуул зарласан байна. Хайртай дотны хүнтэйгээ хосоор Токио явах эрх бэлгэлэх нь биш те. Яаж оролцох вэ гэвэл Skytel-ийн дараа төлбөрт өөрчлөлсөн төлбөрт болон хосолсон хайбрид үйлчилгээний шинэ хэрэглэгч болох. Дижитал картаар дансаа цэнэглэх, сард 30-аас 100 ГБ дата хэрэглэх, багцаа ахиулах болон шилжүүлэх. 15,000 төгрөгийн төлбөр төлөлт тутамд урамшууллын эрх цуглуулах нь байна. Дижитал картын хувьд 21,000, 14,000, 11,000 гэсэн төрлүүд байх нэ. Тус бүр 30 хоног 5,000 нэгчтэй 20, 30, 50 ГБ дататай байлээ. Азтанг 2026 оны 1 сарын 7-ны өдөр Skytel-ийн Facebook хуудасаар лайв хийж тодруулах юм байна шүү. Тэгээ бас болоогүй Skytel app болон вебээр нэвтрэн орж 21,000 төгрөгийн спешиал картаар дансаа цэнэглээд 7 хоног бүр тодруулах гэрэлт гацуурын эзэн болоорой. Мөн найздаа бэлэглэх 50 ГБ дата бэлгэнд авах боломжтой. За тэгээ та нар маань дэлгэрэнгүй Skytel-ийн вебсайт болон Facebook пэйжээс аваарай. Азаа үзээрэй, амжилт хүсье. Сурагчдын зөвлөл хуралдаж хүүхдүүдийг хэн нэгэн мансууруулах бодис эсвэл хар шидээр хордуулад байна гэж сэжиглэнэ. Үзэгдэл солигдож аалтаа Лиле хоёрын хүрэл зэрэглэл дэвших шалгалт ойртсон байлаа. Манай хүн нээх тоохгүй байсан Лиле ямар чухал шалгалт болохыг нь сануулна. Вермел жирийн байдгаасаа нэг л өөр ядраад байна гэд төрүүлээд явцсан манай хүн жаахан санаа зовдөг. Яасан болоо ойрт сонирн байх чинь гэжсэн Лилеч хоёулахнаа байх боломжийг юу гэж алдах вэ? Хамт шалгалтандаа бэлдээгээд л үлдэнэ. Вермел буцах замдаа нөгөө багштай таарна. Ойр зур юм ярьж исэн Вермел сурагч нарыг хорлоод байгаа чи үсттэй. Доод төвшний чөтгөрийн үнэр чамаас нэвт үнэртэж гин гэд хэлждэг. Багшгүйч яриад байгааг чи ойлгохгүй байна гэд гүрийх гэсэн манай охин сүрдүүлээ ачна. Багш ч өөрийг нь илчилчихвээ гээд л санаа зовх маягтай. Тэгсэн Вермел чиний яах надад хамаагүй. Харин аалтад ойртоод үзээрэй гэж хэлэхэд багш жинхэнэ төрхийг нь олоод харчнаа. Тийм ээ. Миний ашиглаж байгаа чөтгөрүүд чиний хажууд юу ч бишээ гэдээ. Вермел цаашаа хэд алхсан нэг цаасан хүүгэлдээ харагдахтаа зэрэгцэн профессор гинэт араас нь дайраад тариа ачнаа. Юу шахаа ичвта. Би энэ аимшигтаа өвдөж хар шидийн энерги цацарч эхэллээ. Яг энэ үед нь Лиле аалтад хайраа илчлэх чийтэл манай хүний гар гэрэлтээд шидэж байгаа юм шиг л хорсдیں۔ Гадаа дэлбэрэх чимээ сонсогдож Вермел аюулд орсныг ойлгоод шууд л гараад гүйлээ. Тэнгэр харанхуйлж сургууль даяар хар шидийн давлгаа мэдрэгдэжээ. Елена яран очиж явтал түрүүний цаасан хүүгэлтэй таарахаар нь сэлэвдсэн ч буцаад нийлээд улам том болчихоос гадна чамааг ийшээ явуулахгүй л гэж юм. Устгах гэж нилээн үтсэн ч нэмэргүй. Нөгөөх нь өөрийгөө эдгээгээд л байдаг. Вермел далавчтай үнэхээр аимшигтай чөтгөр болоод хөвгчжээ. Нөгөө багш чинь бөөн баяр болцсон зогсож исэн гараа савх төдийдл асар хүчтэй энергийн давлгаа үүсгэж алах шахтыг. Багшгүйч шидэд гинжээ гаргаж хүзүүг нь оосрлоод бүрэн хяналтандаа оруулна. Аалто Лиле хоёрыг ирэхэд Вермелийг өвдөг сүргүүлсэн байгаас гадна сурагчдыг хордуулж чөтгөр болох гэж оролдож ирсэн багталтайгаар хөөрнөн өгүүлдэг. Аалтыг уурлахад маш хүчтэй энерги Вермел рүү дамжиж гинжээ тас татаад хамаг хүчээрээ профессор руу дайрлаа. Тэгсэн манай хүн урдуур нь орж хаагаад Вермелийн сарвуунд нэвт зөвлбөлчт юм аа. Яг энэ өчид Вермелд номонд хоригдчихсэн үеийнхэн дурсамж орж ирнэ. Харанхуй хоосоо орон зайд гав ганцаараа. Генетхэн гэрэл цацарсан хаалга нэгдэж аалтаатай анх уулзсан тэр үе. Аалтай бол түүний хувьд аврагч нь. Аалтав газар унахад Вермел бүр аимшигтай догшин хэлбэрт шилжиж багш руу дахин дайрна. Гэсэн ч аалтай болиулж тайвшруулахад охин уйлж гуниглаад хуучин төрхөндөө буцдаг. Аалтай чухаа алдаж Лиле айсандаа бүр шоконд орчтیں۔ Гэхдээ зүгээрээ Вермелийн ганц л үнсэлд аалтайгийн шархыг идгэж амийг нь авардаг. Нөгөө хорон гарч сандарч өөртөө дуршилтын тайраад харингуутаа чөтгөр болж хуураад энэ бол миний төгс бүтээл гэдэл бардамнан. Олон зуун доод түвшний чөтгөрөөр тижээгдэж байгаа болохоор Вермелийг дарж хүчийг нь өөртөө шингээхээр дайрлаа. Даанч ганцхан зөхиулаад Крис дээрээс нь галаар буудаж унгаахад Вермел дуусгаа ичдэг.
Аалтаа ухаан орж Лилиа уйлаад л Вермелийг уучлах байхад одоо идгсэн болохоор зүгээрээ гэдэл тайвшруулна. Гэхдээ цаана дахиад юм байжээ. Аалтагийн зүрх бүрэн устсан учраас эдгээхийн тулд өөрийнхөө зүрхийг өгч амьдралын хүчээ холбосон гинэ. Одоо нэг нь үхэл нөгөө нь ч бас үхнэ. Аалтаа маш их цочирдно. Вермел чөтгөр болохоор мөнх амьдрах ёстой байсан ч одоо хамтдаа өөхөх тавилантай болжээ. Хэсэг хугацааны дараа Вермел гинтгийн л айгүй хөндөй болчт юм а. Эртээдийн далавчтай авраг мангас бол жинхэнэ би. Чи надаас айж хол байсан чин дээр гэхэд Аалтаа. Тэр мэрчин надаа ямар ч хамаагүй гэд үнсчихнэ. Хоёулаа үүрт хамт байна л гэж байна. Вермел ч эцэст нь бууж өгөхөд манай хүн жаахан бантаад гүүгээ явцдаг. Аалтагийн хүн хайртай хүнээ л үнсдэн гэж хэлсний санаад юу болоод байгааг гинэт ойлгоно. Жан болцсон байна. Маргааш нь Лилиа Вермелтэй уулзаж чөтгөр гэдгийг нь ерөнхийдөө гадралсан ч нэх сүр бадруулалгүй Аалтаг үнэхээр их хайрладаг гэдгийг нь сануулж тайвшруулдаг. Энэ үед нэгэн сүмд платинум ранкны шулам Хелиодор хар шидтэй Айолайт хоёр ярилцаж суув. Эргэн тойрон бөөн ламнар бололтой хүмүүсийг зөхиотмгаач нөгөө хорон санаад профессорын тэнгийг гайхаж инээлдэнгээ судалгааг нь харин сонирхож байгаа талаараа ярьдаг. Нэг лам дайраад л ирсэн Центавр хамгаалагч ганц зохиотол холдуулна. Хэд хоногийн дараа Вермел маань дөрөмт хувцс өмсдөг болсон. Хөвгөө чүтэн биширсэн харцаар хараад л хамтдаа эргээд ирсэнд нь Аалтад баяр хүргэж шидээл сүйд болж байна. Тэгсэн гинэт сурагчдын зөвлөлөөс манай хоёрыг дуудуулна. Яна Вермелийг чөтгөр гэдгийг мэдсэн байхтаа гэдэл нилээн санаа зовж исэн профессортой тулдах үеэр тус болж чадаагүй дэ уучлах байдаг. Тэгээ болоогүй нөгөө профессор гой шоронгоос орохцсон учраас тэр үед болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдих хэрэгтэй болоод дуудсан гинэ. Тэгээд та хоёрт нууж байгаа ямар нэгэн зүйл байгаа юу гэж асуув. Аалтаа аргагүй ирэхэд Вермелийг чөтгөр бас өөрсдийнх нь амьдралын хүч холбогдсон энтер гэдэл бүгдийг нь хэлцдэг. Мэдээж бүгд шок болж байгаа. Вермелд ямар нэгэн муу санаа байхгүй. Би түүнийг ямар ч үнээр хамаагүй хамгаална гэд манай хүн шийдэмээ хэлнэ. Елена Аалтад итгэж нууцыг нь хадгалахаар шийдлээ. Хэрвээ Вермел хяналтаа алдвал бид нар Аалтаг устгах боломжтой гэдیں۔ Тэгээд манай хүнийг зөвлөлийн гишүүн болгохыг өрнө. Чи дуэлдэд Крисийг ялсан штэ. Тийм учраас багтаа авж ийн гэдэг. Тэр үгэнд нь нэх итгээгүйч Аалта саналыг нь хүлээн авна. Одоо Вермелийн жинхэнэ төрхийг олон хүн мэддэг болсон учраас би илүү хүчтэй болж хамгаалах хэрэгтэй байна гэж дотроо шийднэ. Вермел харин Аалтад зөвлөлийнхнаас болгоомжлсон дээр шүү гэж сануулад бас тэр Елена гэдэг охиныг хүн бийч байж магадгүй гэж сэжиглэж байгаагаа хэлдэг. Маргааш нь Аалта зөвлөлийн хуралдаа очдог хүн болсон сав санаандгүй охтын хувцас солих өрөө рүү яваад орчноо. Тэгэлсэн юм бэ. Охтууд ч хашгиралдаал Елена харин хаалга төгжөөгөө та нарын буруу шүү гэд манай хүнийг аварна. Хурал эхэлж Елена Вермелийг хувирах үед гарч ирсэн цаасан хүүгэлтэйг харуулдیں۔ Маш өндөр түвшний шид агуулсан болохоор алтан ранкныхын ч учрыг нь тайлж чадаагүй гинэ. Цаана яалтчгүй платинум түвшний шидтэн байгаа байх гэцгэн. Энэ үед яг тэр платинум түвшний гартаа Айолайт Хелиодор хоёр уулзаад салахдаа манай дараагийн бай Аалта Вермел хоёр гэж ярьж байна. Өнөөдөр та нартай хоёр төрлийн график таблет танилцуулъя. Саяхан ирсэн шин загвар гэсэн шүү. Android утас таблет Windows, Mac үйлдвэрлэлийн системтэй компьютер ноутбукэнтэй холбоод хүссэн зургийн програм дээр аним, манга, юу гэдгийг дуртай зүйлээ зурах, ритм тоглох, моuse тоглох, төрөл бүрийн график ажиллагаа хийх боломжтой. Хоёулаа 16,000 төрлийн үзэгний даралт мэдэрдэг болохоор ямар ч тасралт хоцролтгүй бүр үнэн гоё смут зурагдсан юм билэ. Гараараа цаасан дээр зурж байгаа юм шиг л нарийн ажиллагаа гаргаж болно гэсэн. XP-Pen 640 хаанч аваа явахад амар жижигхэн хэмжээтэй хөнгөн авсаархан болвол UG брэндийнх нь Bluetooth-ээр утасгүй холбогддог юм байлээ шүү. Гоё байгаа сте. Үзэг нь өөр дээр нь хадгалагдчихдаг. Үүнэн хөөрхөн загвар байлээ. За тэгээ сонирхч ивэл Unitec Mongolia руу чатаар холбогдоод аваарай манайхаа. Энэ хоёр саяны цаасан хүүгэлтийн эзэнд золиос болох хүн гэх юм уу олж өгд юм шиг байгаа. Тэр шүн Аалта ингэж зөөдлөн. Жаахан охин Вермел балгас болсон газар уйлдсан. Нэг эмэгтэй урд нь гарч ирээд хүн төрлөختнийг аврах уу эсвэл сүрлийг сонгоод Вермелийг аврах уу гэж асуухад манай хүн цочоод сэрдэг.
Маргааш нь хүрэл зэргийн шалгалт болох газар бусад сургуулийн хүүхдүүд ч ирсэн байлаа. Том танхимын голд галтай болор бөмбөлөг харагдана. Маанага энэ галд шингээж хүчийг нь нэмэх ёстой гинэ. Хүүхдүүд ч амархан юм байна гэцгээгээл эхний хүүхэд гарлаа болдгүй. Хоёр дахь нь ч чадсангүй. Лилиагийн ээлж ирэхэд болорт биш галанд нь анхаарлаа төвлөрүүлсний хүчинд амархан томруулж шалгагчдыг гайхшруулна. Хамгийн сүүлд Аалта Вермел хоёр гарч ирнэ. Аалта болрыг ажиглаад ард талаас нь маанага өгөх нь хамаагүй үр дүнтэй гэдгийг олоод харцдаг. Шалгалтын жинхэнэ зорилгыг ойлгочлоо ш гэдэл шалгагч багш магш их гайхаж өнөөдрийн даалгаврын хувьд шидийн томьёог тайлах нь хамгийн чухал байсан юм а гэж тайлбарлана. Вермел Аалтаг сумлаж гайхшруулад өг гэхэд хамгийн хэцүү хэсэг рүү маанага гаргаж энтер. Тэгсэн зүгээр аянга цахилгаан цацраад байгаа мó хуй салхи босоод байгаа мó сүртэй юм болно. Бүгд айх гайхах зэрэгцсэн харж идэл нөгөө болрыг ч бүр хаглаа ичтیں۔ За ингээд бүтэн оноогоо авч байгаамаа. Платиниум төвшний шидтэн ч ийм болрыг эвдэхэд хэцүү байдаг гэж шүү. Манай хэд ч бөөн баяр. Бичгийн шалгалт эхлэх болж дагалдагч нарыг оруулахгүй гэсэн болохоор Вермел амжилт хүсээд гадаа нь үлдэнэ. Тэгсэн Аалтогийн яг хажууд Аюлайт ирээд суучтیں۔ Өөр сургуулийн нэг хүүхдийг хорлоод үнэмлэхийг нь авчижээ. За тэгээд ихээхэн ёжтой энийгээд шалгалт эхэлнэ. Аалто нилээн бичиж байгаад харсан Аюлайт унтаад өгсөн байдیں۔ Энэ жилийн шалгалтанд нилээн хэцүү даалгавар ирсэн байна гин шүү. Нөгөөдөг чинь сэрээд яах ихэн зургу бичээд дуусчихаас гадна манай хүнийг удаан байна даа гэж дооглоно. Гэнэт харуул орж ирээд нас барсан сурагчийн зохицолдсон гэдгийг хэлж баригдах нь тодорхой болоод ирсэн Аюлайт дэлбэрэлт үүсгэж аврах чулуун големо дуутчихдаг. Тэнд байсан багш тулдах гэж оролцсон ч амжихгүй. Аалточ Аюлайт нөгөө нүдний шилдэг багш хоёр холбоо сүлбэтэй гарууд гэдгийг нь ойлгочно. Вермел цонхоор өсөрч орж ирээд шидээ гаргасан ч голем хаачдаг. Энэ Аюлайт ч уг нь түүхэнд хамгийн залуу платиниум шидтэн гоц авьяастай суутан байсан юм байна л да. Байсан гэж одоо ч байгаа юм байлээ. Бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлж Лилиагч бас хүчээр аваад гарна. Буцаад орох гэсэн Хелиодор орон зай шидээр хамгаалсан хэнийг ч оруулахгүй нэ. Аюлайт таягаараа дохиод големнуудаа баахан их буутай болгочтیں۔ Аалтогийн бүх товтлогоо амжилтгүй болж буудуулаад хол гэгч нь шидэгдчихдэг. Барилга нурж Вермел баригдсан. Аалточ маш их уурлахад маана нь алтан өнгөөр гэрэлтэж хүчтэй дайралт хийгээд големыг бут авна. Хүч нь улам ихссээр супер саяан болж Вермелийг ямар ч үнээр хамаагүй хамгаална гэдгээ тангаргална. Аюлайт тэгсэн бүр хөөрч тоглоод дахиад баахан голем дуудахад Аалточ асуудалгүй устгах чинь. Тэгээд Аюлайт руу дайраад очиод Центаурт нь сүлбүүлчтیں۔ Энэ залуу Вермелийн чөтгөрийн хүчийг ашиглаж дэлхийг сүрүүлэх гэж байгаа гинэ. Манай хүнч барах шинж алгаа. Вермел хуурч Аюлайт руу дайраад ирсэн шидэнд нь баригдаад хүчээж цоожлуулж буцаад хүний төрхөндөө орчноо. Нөгөө Центаур эзнийхээ тушаалаар манай хүнийг дуусгахаар шид гаргасан юунд ч юм хаагдсанаа Вермелийн хоригдсан байсан ном нисээд ирдэг. Дотроос нь эртээ зүүдлэгдээд байсан эмэгтэй гарч ирээд өөрийгөө Вермелийг хорьсон хүн гэд танилцуулж байтал Аюлайт дайрлаа. Эмэгтэй ч цаг хугацааг зогсоож Аалтог Вермелийн дурсамж руу илгээв. 550 жилийн өмнө бяцхан Вермел аз жаргалтай тоглож байлаа. Нэг гэлмаа Вермелийг өөр бусад өнчин хүүхдүүдтэй хамт өсгсөн. Бүгд чөтгөр гэдгийг нь мэддэгч хайрлаж амьдардаг байсан гинэ. Нэг өдөр тэр хотын хүмүүс тахал дарахсанд Вермелийг буруутгаж барьж устгахаар сүмийг бүслээд авлаа. Гэлмаагийн ачаар охин аюулгүй зүгтэж бараг л хотоос гарах гэж идэл хэсэг хүмүүсийн аимшигтай яриаг сонсоод буцаад гүйдэг. Даанч хэтэрхий оройтсан байт юм. Энэ үед Вермел анх удаа чөтгөрийн хэлбэрт хувирч хотыг үнсэн давраг болгоно. Ийм учраас л тэр номонд хорж л дээ. Аалто тэр үеийн Вермелтэй харилцаж чадж байгаагаа ойлгоод тэрвэрч тайвшруулдаг. Вермел одоогийн төрхөндөө орж миний хийсэн нүгэл хизээш арилахгүй гэдэл уйлна. Аалто надад хамаагүй би үргэлж чиний хажууд байна гэд үнсгэд гинжинүүд тасарч манай хоёр бодит ертөнцөд сэрдэг. Аалто Вермелт хайртай гэдгийг хэлэхэд Аюлайтын шидэд түлхүүрч сарнаа алга болно.
Ингээд хоёулаа хүчээ нэгтгэн големуудын устгана. Аюулайт дахин дайрах гэсэн Хелиодор орон зайн шидээ удаан барьж чадахгүй нэгэд л орилно. Аюулайт явхаас өөр аргагүй болж нэг л өдөр тооцоогоо дуусгана гэдэл портал руу орж алга болдог. Нөгөө шидтийн эмэгтэй Вермелийг аалтаад захиж үлдээгээд барилгыг сэргээж хуучин хэвэнд нь оруулж өгнө. Хэсэг хугацааны дараа Аалто Вермелийг хамгаалахын тулд сэлэм тулааны урлаг гэдэл бэлтгэлээ шургуу гихч нь хийж байна. Вермел эвэр сүүлээ нуухай болж манайх хоёр аз жаргалдаа омбож ямар ч үед нэгнээ хамгаална гэж шийдсэн байгаагаар аним маань дуусна. Одоогоор 2 дугаар сизон гэж гараагүй байгаа юм байлээ. За тэгээ та нар маань лайк комментоор бөмбөгдөөд сабаа дараад өгөөрэй. Энэ хүртэл үзсэнд баярлалаа.